Байшин засгийн газраас 2024-өөс 28 оныг хүчилсэн хөгжлийн томоохон зорилтыг хэрэгжүүлэх, тэргүүлэх зорилттой болгосон жилүүд бөгөөд энэ хугацаанд зоригтой өөрчлөлтийг хийхийн тулд 2025 оны Улсын төсвөө хүртэл бид хүчилсэн хөгжлийн томоохон төслүүдрүүгээ чиглүүлж сумын аймгийн гэхээсээ илүүтэй бүс орон нутгийн хэмжээний далайцтай цар хүрээ өргөнтөө оролцоо мөн төслүүдийн идэвхийг хангах хүрээнд чиглүүлж хийсэн. 2001 онд бүсчсэн хөгжлийн үзэл баримтал батлагдсанаас хойш 23 жилийн хугацаа өнгөрч байна. За энэ хугацаанд бол онлын чиг хандлага нэлээдгүй өөрчлөгдлөө. За мөн иргэд аж ахуйн нэгжийн хэрэгцээ шаардлага бол бас нэлээд өөрчлөгдсөн байна. Тийм учраас одоо Монгол улс ч гэсэн энэ орчин үеийн онлын чиг хандлагатай хөл нийлүүлж энэ үзэл баримтлалаа шинжилэн босруулах ийм хэрэгцээ шаардлага тулгарч байна. 10 бүс. Бүсийн хөгжлийн зорилго нь Төв Азийн орнууд болон Хятад, Оросын зах зээлтэй холбогдож, дэлхийн өв, увс нуурын хайсав, Алтай хаан гай нурууны байгалийн унган дөрөх, олон угсаатны түүх соёлын өвд түшгэлсэн тусгай сонирхлын аялал жуулчлалаар төрөлжиж, мал аж ахуй, газар тариалангийн нөөцөд тулгуурсан эко үйлдвэрлэлийн хоршилт бүхий тогтвортой хөгжлийн бүс нутаг болно. Энэ бүс нутгийн хөгжлийн бодлогыг бүсчиж хөгжүүлэх бодлогыг ямар бүсийн болон орон зайн эдийн засгийн онлын хөгжлийн хандлагад суурилах вэ гэдэг асуудал бол мэдээж нэн төрөнд яг тустай зүйл. Нутаг дэвсгэр том болохын хэрээр бол хөгжлийн ялгаа их байдаг. Энэ ялгааг багасгах арга зам нь бол бүсчилсэн хөгжил эдийн засгийн бүсүүд тогтоох. Тэр нутаг дэвсгэрийн онцлогт нийцсэн ийм хөгжлийг цогцлоож улмаар улс үндэснийхээ нийгэм эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг амжилттай шийдэх ийм боломжийг олгох гол арга зам байгаа юм. Кластер яаж хөгжиж байгааг гэдэг талын асуудал гарч ирэхэд улс орнуудад өөр өөрийн жишээ туршлагатай. Тэгэхээр мэдээж Монгол улс өөрийн гэсэн давтагдшгүй тэр хөгжлийн замыг олох үе дээр бид нар ирээд байгаа болов уу гэж боджээ. Өссөн хөгжнүүд додоон бүсээр хөгжинэ. За додоон бүсүүд мэдээж хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, аялал жуулчлал, уул уурхай гэх мэт тодорхой хэмжээгээр өөр өөрсдийн онцлогт хөрвүүлэн хөгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. За мэдээж энэ бүс болгон дээр хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийг тусгаж өгсөн байгаагаар онцлогтой байгаамаа. Яагаад гэвэл манай Монгол улс өөрөө хөдөө аж ахуйн орн учраас мадаас гарч байгаа түүхий бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болж боловсруулах, цаашлаад өөрийнхөө улс орны үндэсний хэмжээний хэрэгцээг хангах, цаашлах юм бол бүс нутагтаа хүнс ээлжүүлэгч улс болох тийм цомоохон зорилготойгоор ажиллаж байгаа. За мөн бүс нутгуудад тодорхой хэмжээний хүнс болон хөнгөн үйлдвэрлэлийн паркуудыг хувийн хэмжээл аж ахуйн нэгжүүдтэй хамтарсан зохион байгуулалтаар бүх бүсдэр хийхэд төлөвлөсөн байгаа. Мөн сургалт сурчлагын инновацийн хүрээлэнгүүдийг байгуулах гэх мэт маш олон ажлуудыг додоон бүсдэр байгуулж хамтран ажиллахаар шийдвэрлсэн байгаа. За манай улсын хувьд энэ бүсчилсэн хөгжлийн бодлогыг зайлшгүй авч хэлцэх, ярилцах цаг нь болсон доо. Яагаад гэвэл энэ дээр сүүлийн 30 жил тавх маань анзаарч байгаа. Хот хөдөөгийн хөгжлийн амьдралын чанарын ялгаа бол асар их болж эхэллээ шүү дээ. За үүнтэй уялдуулаад бүсчилсэн хөгжлийн асуудлыг бид нар зайлшгүй авч үзэх цаг нь болчиход байна. Нутгийн онцлог тохирсон хөгжлийн шин загваруудаа бид бүгдээрээ бий болгоё. За хөгжлийн шин загвар бид юуг яриад байна гэхээр ер нь бол бид нар бүссэн хөгжлийн бодлогынхаа хүрээнд энэ бүс орон нутгийн эдийн засгийн чиг үүргийг оновчтой тодорхойлно. Энэ цаг нь болсон гэж үзэж байна. Үйлдвэрлэл үүсгэхийг хоршил, төрөлжилт, дагналт, кадастрын тогтолцоо руу оруулж энэ бодлогоо тууштай дэмжиж гэдэг. Бүс давнсан салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлээ гэж. За татвар санхүүгийн ялгаатай бодлогыг хэрэгжүүлснээр үр өгөөж нь тодорхой хэмжээнд гарна гэдгийг бид маш сайн ойлгож байгаа. Тийм учраас энэ бодлогоор дамжуулаад тээвэр логистикийн нэгдсэн сүлжээ, бомб, чөлөөт бус, тусгай бүсүүдийг хөгжүүл. За бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн зах зээлээ хэлнэ гэж байна. За тээвэр логистикийн асуудалгүйгээр бид бүсчилсэн хөгжлийн асуудлыг ярих боломжгүй. Бүсийн логистикийн төв, хуурай тээвэр бомбуудыг байгуулъя гэж.
Тэгэхээр цаашдаа шивээ хүрэн гашуун сухаа танк замын үүд за бүр одоо ингээд бичигт сүмбэр ирээн цав баг ээлник алтан буулаг ханх за хойшлох одоо баруун тишээ боршоо цагаан нуур булган бомбуудаа бүс нутгийн одоо энэ хүчлийн интеграцтай холбох тээвэр логистикийн сүлжээ бий болгож ажиллаж байж манай одоо бодлого орон нутгийн бүс амжилттай хэрэгжинэ. Дэд бүтэц Улаангом, Ховд, Алтай, Үлгий, Улаастай хотуудыг бүгд найрамдах Хятад ард улсын Шинжаан уйгур, өөртөөс хорон бүгд найрамдах Казахстан улс, Төв Аз, Зүүн Хойд Азийн бүсийн орнуудтай олон улсын тээвэр логистикийн сүлжээ болон Монгол улс, Оросын холбооны улс бүгд найрамдах Хятад ард улсын эдийн засгийн коридороор холбогдсон бүс нутгийн дэд бүтэц тээврийн интеграцид нэгдэн орох замаар дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлнэ. Баруун босоо төмөр зумыг барина гэдэг. Энийг төлөвлөсөн энэ баруун босоо төмөр зам одоо дариухан барья гэдэг санаа энэ үзэл баримтал туссан байна. За манай Баярлгийн аймгийн хувьд бол Оросын холбооны улстай байнгын ажиллагаатай бомбтой холбоотой. За бүгд найрамдах Хятад улстай Даянгийн бомб буюу одоо удирдлагын чанартай ажилладаг бомб байна. За бид нар энэхүү одоо бомбтуудаа төшөглөн хөгжүүлэх бүрэн бололцоо байна. Евразийн эдийн засгийн коридортой бол бид бол холбогдох боломж нь бас тэндээ байдаг. Тэгэхээр Евразийн эдийн засгийн коридорыг бол худалдааны коридор гэж бас нэрлэдэг. Энэ коридорд бол дараах зүйлүүд байна. Нэгдүгürt бол эрчим хүчний тэрэн дотор бол нефть дамжуулах хоолой, газ дамжуулах хоолой, нөгөөх нь бол төмөр зам, тэгээд автозам. Тэгэхээр энд бол маш том одоо Евразийн эдийн засгийн интеграц буюу худалдааны интеграцийн одоо нөхцөл рүү бид бол орж байгаа ийм боломж юм байна. Дэд бүтц нь өөрөө улс орны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр онцлог. Дэд бүтц одоо хөгжснөөрөө зах зээлийг ойртуул. Зөвхөн одоо энэ гадаад зах зээл дээр ойртох интеграц хамгаалахаас илүү дотоод зах зээлийн идэвхжлийг нэмэгдүүлж өгдөгөөр их чухал ач холбогдолтой. Бээжин хотоос хойбол Европ хүрэх одоо зам юм байна. Энд бол хоёр зам байгаа. Нэг нь бол Бүсба замын хүрээндх одоо угаасаа бий болчихсон зам байж байгаа. Тэр зам нь бол Бээжингээс гараад Шинжаан уйгур ороод тэндээс цаашаа Төв Аз, тэндээс цаашаа Оросын холбооны улс, тэгээд Европ ордын зам байна. За энэ замыг бол нээжгсэн. Энэ бол үндсэндээ худалдааны зам. Энэ худалдааны замаар бол Бээжингээс очисон ачаа 18 хоногийн дараа бол Лондонд очив. Энийг дагаад энэ баруун бүсийн хувьд бол яг зөвхөн бомбын сэргэлтийг бол би заавал ярих ёстой. Эндээс харахад бол ус нутагт амьдарч байгаа иргэд маань одоо гол нарын бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн болон одоо аж ахуйн нэгжүүд маань бараа таваараа татахад Улаанбаатар хотоос зөвхөн татаад. Тэр эндээс очиж байгаа тээврийн зардал бараа бүтээгдэхүүнийг баруун бүстэй холбоогоос хоёр дахин өсгөж авч байгаа. Зөвхөн тээврийн зардлаас. Тэгэхээр бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын гол зорилго нь баруун бүс маань өөрөө баруун тав аймаг маань байнгын ажиллагаатай бомбтой болж байгаа. За цаашдаа бид нар бомбын сэргэлтийн хүрээнд одоо бомбтуудаа холбосон автозамыг тавьж байна. За мөн одоо баруун аймагуд маань хоорондоо одоо Алтай Улаастай Улаангом, Ховд гэдэг ингээд босоо болон хэвтэ тэнхгийн замуудаар аймгийн төвүүд маань хоорондоо холбогдохоор цаашдаа төлөвлөж байна. Тэгэхээр энэ цагаан нуурын чөлөөтсөн асуудлыг цаашдаа хөгжүүлэх асуудал бол үнэхээр чухал. Яг нэг бол дунд Азийн орнууд хойд хөрштэй Орос, Станы орноос цаашдаа Европ руу гарах нөгөө талаар дунд Азийн орнуудаас одоо хүнсний бүтээгдэхүүн жимс ногоог химикат багтаа органик хүнс жимс ногоог оруулах асуудал хамгийн чухал. Нөгөө талаар барилгын материалын асуудал байж байна. Түүхэд хойшоо гарах мах экспортлох асуудал нэлээд чухал байж байгаа. За энэ бол хамгийн чухал зүйл нь дэд бүтцийн хөгжил зохион байгуулалт маш сул байна. За дэд бүтц сул учраас бизнес хөгжихгүй, бизнесийн үр ашиг бас өндөр түвшинд байхгүй байгаа ийм асуудал байгаа байна. За тэгэхээр өөрөөр хэлбэл бид сул талаа нөхөхийн тулд за бусад аймагуудтайгаа бүх талаар хамтарч ажиллах хэрэгтэй. За юу нь суралцахын нууд маш их байна. За мөн бусад дөрвөн аймаг маань ямар төлөвлөлтүүд хийж байна. За бидний төлөвлөлт энэ төлөвлөлтүүдээ бас уялдахаас гадна за өөр болон ондоо байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Ийм төлөвлөлтүүдийг бол зайлшгүй хийх шаардлагатай гэж бодож байна. Эрчим хүчний их үүсвэр өнөөдөр нийт хүчин чадал 1699 мегаватт байна. За нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээ өнөөдөр бол одоо та бүхэн дээр харж байна. 10 сая киловатт цаг. Тэгвэл 24-оос 28 онд нэмэгдүүлэх дулааны станц, шин цахилгаан станцын их үүсвэр, усан цахилгаан станцуудын их үүсвэр, хуримтлалууруудын төслөлбөрийг та бүхэн харж байгаа.
Ингээд энэ бүхнийг хэрэгжүүлснээр бид төлөвлөж байгаа эрчим хүчний шугамаач барьж байгуулад за дээрэс нь одоо шугам сүлжээнийхээ хүчин чадал аюулгүй байдлыг ч хангаж нөгөө талдаа аж ахуй нэгж бүсийн хэмжээнд их үүсвэрийн найдвартай бөгөөд одоо аюулгүй байдлыг хангана. Ингээдтэй тархмал их үүсвэрүүдийг бий болгоно гэж. Эрчим хүч баруун бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөцөд тулгуурлан усан цахилгаан станц болон нарны цахилгаан станц дамжуулах шугамуудыг байгуулж олон төрөлт эрчим хүчний их үүсвэр бүхий бүс нутаг болно. Баруун бус бол өөрөө бол үндсэндээ эрчим хүчний хувьд бол бүхэлдээ бол гэж хэлж болохоор гаднаас хараад ийм одоо байдалтай байж байгаа. Эрчим хүчээ ихэнх нь одоо гаднаас авдаг. Энэ дотор цахилгаан эрчим хүчээ за туслах шалтгаалтай материалаа гаднаас авдаг. Тэгэхээр энэтэй холбоотой бол баруун бус өөрт нь бол дотоод нөөцөөрөө бол эрчим хүчнийхээ одоо нөхцөл байдлыг одоо байгаас даруй одоо жишээ нь сайжруулах цаашаад эрчим хүчээ бол бүрэн өөрөөр хангах юм нөхцөлийг хангасан томоохон зорилт тавьчихсан. Энэ бол Эрдэнэ мөрний усан цахилгаан станц. Ялангуяа баруун бүс бол төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй. За эрчим хүчний хувьд бол Орос улсын талаас одоо хамааралтай байгаа. Энийг шийдэх гарц гаргалгаа байгаа юу гэж байж болно. Тархмал болон одоо сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрүүд. Ялангуяа одоо сүүлийн үеийн олон дэлхийн нийтийн чиг хандлага бол сэргээгдэх эрчим хүч рүү нэлийн явж байгаа. Жишээ манай баруун таван аймагт гэхэд Эрдэнэ мөрөндийн усан цахилгаан станц 90 мегаваттын энэ хүү цахилгаан станц. За юу гэдэг эгийн голын станц, за Дорноговын газрын тос боловсруулах үйлдвэр гэх мэтчлэн эдгээр том төслүүд бүгд дандаа ер нь хөдөө орон нутагт байгаа. Тэгэхээр нөгөө бид нар яг нөгөө хөгжлийн төвүүдээ орон нутгийн хөгжлийн төвүүдийг бид нар яг бүгднгийн заавал төвийн эрчим хүчтэй холбохгүйгээр магадгүй сэргээгдэх эрчим хүчний нар салхины станц хураагуудыг байршуулад тэрээгүүрээ нөгөө анхан шатны хоршоонууд нь боловсруулалтаа хийгээд бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхлэхээр тэр нөгөө олон улсын зах зээл дээр гарахад хүртэл үн цэн нь нэмэгдэнэ. Баруун бүсийн гол хангамжийн цэг бол улаастай. Тэгээ энэ хувьд бол заавалчгүй нэг дулааны станц байж суур ачаалд ажиллах ёстой. Филмний 100 мегаваттын станц, одоогийн баригдаж байгаа тосон цэглэлийн 30 мегаваттын станцуудын айл нэг нь суур ачаалд явж ээж энэ баруун талд байгаа Эрдэнэ мөрөнгийн усан цахилгаан станц болон нар салхины энэ олон их үүсвэрүүдийг бид нэр суур ачаалтай баттайгаар баруун бүсээ хангах юм аа. Тэгээд 200 орын шугамудаас салбарсан энэ 35-110 шугамудаараа оногийнхаа сүлжээг хүчжүүлээд тэр хөгжлийн төвүүдийн эрчим хүчний хангамжийг дэмжиж өгнө. Дулааны станцыг баруун бус 100 мегаватт гэж бид нар төлөвлөж байгаа. 91 Говьолтой аймагт бол одоо жишээлбэл Солонгосын эзэн болны хөнгөлтэй зээлээр жишний хүүсэр ашиглалтанд орохоор бэлэн болж байна. Завхан тосон цэнгэл дээр одоо 30 мегаваттын дулааны цахилгаан станц ашиглалтанд орж байна. Одоо Увс, Хов, Баян-Улгийн аймагуд дээр дулааны станцыг өргөтгөлийг юм уу шинээр одоо бид нар их усрыг төлөвлөхөөс өөр арга байхгүй. Ингэж бид нар тэр бус нутагт орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлж иргэдэд бус нутагтаа тайван тухтай амьдрах боломжийг бүрдүүлэхин төлөө энэ дулааны станцыг зайлшгүй хийх шаардлагатай байна гэж харж байна. Одоо удахгүй эрчим хүчний Эрдэнэ мөрөнгийн усан цахилгаан станц Ховд аймагт орох гэж байна. Энэ орчих юм бол эрчим хүчний дахиад юм уу бас 3 дахин бүр бололцоотой болно. Гэх мэтчлийн ийм давуу талууд дээр нь тулгуурлаж Улаанбаатар хотын төвлөлийг сааруулж бүс болгондоо таталцлын төв бол бий болгож төрсөн өссөн нутагтаа италтай амьдрах боломжийг бий болгож иж энэ төвжирэл сарна Монгол улсын бүсчээсээ амилна. За хүнд үйлдвэр технологийн паркуудаа бид бас бүсчээсээ хөгжлийн хүрээнд олон жилийн тооцоо судалгаа бодиттой нөөц боломж дээр тулгуурлаж бас ингэж тодорхойлж байгаа. Үйлдвэр технологийн паркд үйл ажиллагаад аж ахуй нэгжүүд явуулах юм бол нэмэг уртгийн албан татварыг 4 жилээр хойшлуулнаа. 4 жил гайлын албан татвараас чөлөөлнө. За мөн 10 жил газрын татвараас 100% чөлөөлнө. Эхний 5 жил үйл хөдлөх хөрөнгийн албан татвараас 100% чөлөөлнө. За дараагийн 5 жил бол нэмэг уртгийн албан татварыг бас ингээд 5 жил хойшлуулна. Ингээд паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалт гайлын тусгай бус гайлын баталгаа үйлдвэр гэдэг ингээд олон одоо төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд та бүхэн энэ байршлууд дээр үйлдвэр технологийн паркийн хүнд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах юм бол эдгээр татварын хөнгөлт чөлөөлтүүд өнөөдөр үйлчилж эхэлсэн явж байгаа учраас шууд одоо оролцоод үйл ажиллагаа явуулах боломжтой. Аж үйлдвэр, барилга, уул уурхайн салбарын хэрэгцээг хангах дэвшилт технологийн шохоон болон эрдэс түүхийдийн нөөцөд тулгуурлан бүсийн бүтээн байгуулалтын хэрэгцээг хангах барилгын материалын хангамжийн төвийг байгуулна.
Өнөөдрийн байдлаар баруун бүс дээр үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгжүүдийн хувьд аваад үзэхэд нийт одоо баруун бүсд орж байгаа нийт бизнесийн орлогын үндсэндээ 60 орчим хувь нь худалдааны салбараас орж ирж байгаа жишээтэй. За хоёр хил дагуу байдаг байрлал нь өөрөө бас юм худалдааны хувьд бас юм таатай боломжийг үүсгэж байна гэж ингэж харж байгаа. За уул уурхайн салбар үндсэндээ нэг 10 орчим хувь, за бусад салбараас үндсэндээ нэг 30 орчим хувийн орлого орж ирж байгаа жишээтэй. Баруун бүсэнд өнөөдөр том үйлдвэрлэл байна уу гэж төлөвлөвөл яг үүндээ томоохон үйлдвэрлэл бас байхгүй байна. Ховдын цементний үйлдвэрлэлийг өс тооцвол. Тэгэхээр ирэх 5 жилд юм уу 10 жилд баруун бүс нутагт ямар үйлдвэрлэл хөгжих боломжтой юм бэ? Тэрнийхээ нөөцийг нэгдүгээр ярих хэрэгтэй гэж бодож байна. За энэ дийлэх мега төслүүд бол дандаа хөдөө орон нутагт байгаа. Улаанбаатар хотод биш байгаа шүү дээ, тийм. Үүнийг дагаад маш олон одоо орон нутгийн бизнесүүдэд том дэм болж байгаа. Тэнд ганцхан одоо усан цахилгаан станцыг барина гэдэг чинь дагуулад түн бэлтгэн нийлүүлэхтэй ингээ хангалттай ийм орон нутгийн аж ахуйн нэгжүүд шууд давуу тал үүсч байгаа. Мэдээж одоо хоол хүнсээ татахтаа Улаанбаатар хотоос татахгүй шүү дээ. Тэр бүс нутгаас л ахуулаад татна. Эрдэнэбүргийн усан цахилгаан станц гэхэд жишээлбэл барилга угсралтын үедээ 1000 гаруй ажлын байрыг төр ажлын байрыг бий болгоно гэж байгаа. За тэгэхээр эн чинь бодит эдийн засагт идэвхжил бий болгож байна. Тэгэхээр энэ хөдөө орон нутагт томоохон мега төслүүдийг дагсан бас эдийн засгийн ийм одоо бойжил явагдах ийм бас бүрэн боломжтой байна. Бүсийн хөгжлийг зөвхөн бүсд ажиллаж амьдарч байгаа орон нутгийн иргэд аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулагчид хамтарч одоо хэрэгжүүлэх ийм одоо боломж бүрдэнэ гэж харж байна. За ингээд энэ хүрээнд бол одоо хатуудыг бүтсээ хэдүүлээ дэмжиж бий болгоё. Тэр нь дулаан хангамж, цахилгаан их үүсвэр, холбоо мэдээлэл, ус хангамж, ариутгах татвар, зах зээлийн холболтыг хийж зүгээр нэг хайчиж болохгүй. Үндэсний хэмжээнд, бүс нутгийн хэмжээнд, Евразийн одоо эдийн засгийн коридорын хэмжээнд яаж байх вэ? Зөөлөн дэд бүтсээр бас дэмжих. Түрүүн хэлсэн олон хөнгөлөлтөд зээл одоо татварууд явж байгаа. Дээрээс нь дахиад хөнгөлөлтөө зээлээ бид бүрдүүлдэг гэж байна. Төрийн банкаар ногоон хөгжлийн банк болгоё гэж байгаа. Салбар дундын одоо энэ холбоог хангаж бид хөнгөлөлтөө зээл тусламжуудыг аж ахуй эрхлэгч хоршоологчдод олгож эхэлж байгаа. Маркетинг борлуулалтаар нь дэмжих, тэжүү зураг төсвийг хийж өгнө. Брэнд хөгжүүлэлтийг хийж өгнө, стандартаар нь хангаж өгнө. Дээрээс нь инновац технологийн дамжуулалт, үржилсэлэгч, генетикийн нөөц, шинэ хоршоо, төрийн одоо худалдан авалтын үйл ажиллагаанууд дээр хүртэл ил тод нээлттэй гэхдээ тогтвортой бас хянах ийм одоо тогтолцоог бий болгож ээж цааш нь одоо бодлого үргэлжлүүлье гэж. Хөдөө аж ахуй, орон нутгийн хөгжлийн төвүүдэд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцлборыг кластераар хөгжүүлэх зорилтын хүрээнд хувийн хэвшил, хоршоодыг тэргуун ээлжинд дэмжинэ. Хөнгөн үйлдвэрлэл гэдэг бол өөрөө ажлын байрыг маш ихээр бий болгодог. Ийм салбар байгаа. Мэргэжсэн ажилтнуудыг бий болгодог. Тэгэхээр залуучуудын маань одоо ажил эрхлэх, хөдөлмөр эрхлэх, бүс нутагтаа одоо 50% тогтвортой ажиллах тэр нөхцлөөр боломжийг бүрдүүлж өгөх салбар бол хөнгөн үйлдвэрлэлийн салбар. Ийм учраас бид нар одоо үйлдвэр технологийн парк буюу ховдод одоо 200 га газар дээр хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд бүтцийн усын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж өгч байна. Ялангуяа баруун бүст за сүү хүлээ авах цэг, арьшир, ноос ноолуурын тордолт одоо за дээрээс нь Ховд аймагт маш том аж үйлдвэрийн парк байгуулагдаж байна. Арьширны нийтдээ бараг 50000 орчим хошоологчид 165 тэрбум төгрөгийн одоо зээлийг шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд хөнгөлөлтөө зээлийг аваад байгаа. Анхан шатны хоршоо байгуулад тэгээд нөгөө нэг 300 хонтой одоо 10 малчны дээр 3000 хоньныхоо ноосыг тушаах гээд одоо тий хоршоо болоод тэрэн дээрээ тодорхой ноосоо уваагаад хөнгөлөлтөө зээлүүдээ аваад ингээ хоршиж ажиллаад эхлэх юм бол энэ одоо юу гэдэг тодорхой хэмжээ эдийн засгийн эргэлтэнд орох нөгөө зам маань үр өгөөжтэй болох асуудал. Өөрөөр хэлэх юм бол угаас нь ноосоо тодорхой нөгөө түрүүчийн ярьдаг нөгөө орон нутгийн хөгжлийн төвд рүү хүрэх асуудал гарч ирнэ гэсэн. Тэгэхээр бид нэр ингээд аймаг тус бүрдээр дангаараа одоо малчин хөдөө аж ахуйн салбарт одоо өөрсдөө үйлдвэрлэх явах боломж байхгүй. Яагаад гэвэл нэгдүгээр хүн хүчний нөөц хязгаарлагдмал, санхүү мөнгө хязгаарлагдмал. Тийм учраас бид баг болж, хоршиж, бие биендээ одоо ингэж дэм болж ажилласнаар нэгдүгээрт одоо энэ санхүүгийн одоо өрхийн тэр санхүүгийн зардал өөрөө буурж байгаа. Нэг хоёрдугаар бүтээмж нэмэгдэж байгаа. Гуравдугаарт оруулж ирж байгаа хошоогоор дамж авсан зээл чинь өөрөө хөрөнгө оруулалт хийх боломжтой хэмжээний санхүү төвлөрж байгаа. Төгжрлийн тойрог гэж яриад байгаа одоо байгаа хөдөө аж ахуйн систем чинь нөгөө илүү change дээр төвлөрсөн. Дээрээс нь одоо ямар нэгэн эко тим систем бүтээгүй явж ирсэн. За энэ төгжрлийн тойргийг илүү ногоон шилжилт рүү шилжүүлэх
ханган нийлүүлэлтийн сүлжээгээр нь өөрөө хөгжүүлэх нь өндөр ач холбогдолтой. Одоохондоо зүгээр айл өрхийн дэвшин чилээд бас явж байгаа байхгүй цагаанууд. Жимс ногоо өснөг төгтөг орж яаг нь орж ийн, барилгын материал орж яаг нь орж ийн, малын тэжээл орж яаг нь орж ийн. Нөгөө талаар бензин шатхан бол одоо цагаанаар дамжаад орж байгаа шүү дээ. Баруун аймагт. Тэгэхээр энийг одоо гайлын асуудлын цогцоор нь шийдэх, барилгын асуудал, газар олдлын асуудал, татварын асуудал шийдэх хамгийн чухал байна. Цагаан нуурын бомтоос Ховд аймгийн Булган сумын бомт хүртэл 700 гаруй км зам бол одоо AH4 буюу олон улсын зэрэглэлийн хайвей одоо хурдны зам гэх үү те байгаа. За үүгээр Оросын холбооны улсаас бүгд 8 дахь хятад ард улсын хоорондох транзитээр одоо маш идэвхтэй явж байгаа. Тэгвэл бид зөвхөн одоо энэ замаар хоёр орны хоорондох транзит тээвэр биш Монголоос юм үйлдвэрлээд хоёр тал руу экспортлохын бүрэн боломж юм гэсэн үг. Бид улс орнуудын туршлагаас ингээ харах дээр зэрэг экспортыг дэмжих бодлого дээр илүү жин өгч тэрийгээ илүү их эренбиг нэлээ арай дээшлүүлсэн улс орнууд одоо импортыг дэмжих, импортыг орлуулах тэр бодлого дээр анхаарсан улс орнуудаас арай илүү эдийн засгийн өсөлттэй байх жишээ. За Евразийн төвшөнд бол ойролт оронд болон Европын нэгдлийн худалдааны замрууд нэгдэх боломж юм байна. Тэгэхээр тэндээс бол нэг талаар бол бид Монгол улсын хувьд өөрт байгаа одоо шинэ бараа бүтээгдэхүүнээ бүс нутгийн улсууд руу экспортлох хамгийн одоо шинэ дэвш зам нь. Цаашаад бол Европоос, за ойролт орондоос цаашаад одоо Төв Азиас бол бараа бүтээгдэхүүнийг хамгийн бага бүтээлгээр усаатаа авчирч болох энэ одоо шинэ зам байна гэсэн. Тэгэхээр энэ бол баруун бүс бол өөрөө бол хамгийн одоо потенциалны одоо ийм бүс гэж ойлгох хэрэгтэй. Тэр энэ гадагшаа гаргаж байгаа экспортынхаа бүтээгдэхүүний эхлээд бид нар дэд бүтцийг нь одоо байгуулах хэрэгтэй байвал лаборатори нь хэрэгтэй байна. Тэр энэ нөөцөө хувиргадаг бодлогын баг нь хэрэгтэй, судалгааны баг нь хэрэгтэй байна. Тэгээ үүнийг ажилуулдаг одоо жижиг дунд бичил том үйлдвэрүүд нь хэрэгтэй. Баруун бүсэд яг өнөөгийн байдлаар бол том үйлдвэр гэх юм байхгүй шүү дээ. Экспортод гарах бүтээгдэхүүний. Тэгээд одоо дийлэгтээ дандаа дунд юм уу жижиг байна. За том одоо аж ахуйн нэгж 150-100-аас 150 одоо ажилчтай компани том аж ахуйн нэгж. За нэг 30-аас 50 ажилчтай дунд аж ахуйн нэгж. За тэрний дотлын буюу бичлэг бизнес эрхлэгч буюу одоо жижиг аж ахуйн нэгжүүд. Ерөнхийдөө бизнес эрхлэгчдийн нийт масаараа 60-65% жижиг бичлэг бизнес эрхлэгч. Гарааны бизнес эрхлэгч хэлж байгаа. Энэ дотроо бараг 70% залуучууд залуу гэрүүд үүсэлж байгаа. Гэтэл энэ залуучууд манай үед бизнес хийх төрийн бодлого, төрийн бизнес татаа орчинд тогтоод байгаа. Аймаг болгонд одоо нэг өдөр ард нь нэг өдөр 5,000 шиг бүтээгдэхүүн үйлдвэрлээд өгөөч гэхэд бол тэрийг хийж чадж байгаа аж ахуйн нэгжийн маань чадах муу байна. За дээрээс нь бидэнд байгаа аж ахуйн нэгжлэр байгаа хүндрэл бол гайл нөөцийн татвар байна. Автоматар түүхий эдэг оруулж ирээд хонд хөрөмжийг оруулж ирээд ашиглаж эхлэегүй байх үедээ 10% нь одоо нөөцийн татвар, 5% гайлын татвар гэдэг 15.5% ачааллыг одоо санхүү дээр авангууд энэ өрсөлдөх шаардлагыг унчиж байна. Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг Улаанбаатараас 500-аас 1000 км заслагдсан бол 5% татвартай байна. 500 дотроо бол 10% татвар төлнө. 500-аас 1000 бол 5% татвар 2 дахин бууруулъя. 1000-аас дээш алслагдсан аймагт үйл ажиллагаа болж байгаа аж ахуй нэгжүүдийн орлогын албан татварыг хэдэн төрлийн борлуулалтад орлоготой байсан ч хамаагүй 1% болгосон. 1%. Улаанбаатараас 10 дахин бага татвартай болсон. Ийм байдлаар үндсэндээ аж ахуй нэгжүүдийг одоо тийм алслагдсан бүс нутагт хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулах боломжийг бий болгох юм хөшүүрийг бий болгосон байж байгаа. За энэ удаагийн бүсчсэн хөгжлийн үзэл баримтлалыг 330 сумын хүрээнд хамгийн үр ашигтай, зардал багатай, ашиг өндөр болох ийм байршлуудыг бол тооцож гаргасан. Хүн амын нутагшил суурьшлын оновчтой тогтолцооны хүрээнд бид 21 аймгийн төв дээр нэмэх нь сум дундын төвийг бол бүсчсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд санал болгож байгаа. Боловсрал. Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан, аймагуудын мэрэгжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, дадлага үйлдвэрлэлийн бааз байгуулна. Бүсийг мэдлэгийн бүс болгож хувирахын хүрээнд бол бид нар яхахгүй ослын олон шатлалд энэ чиглэлд оролцооны загварыг бий болгох арга байхгүй. Энэ удаагийн одоо бүсийн хөгжлийн бодлогын хүрээнд Монгол Улсын засгийн газраас бүх бүс нутгуудад, бүх аймагуудад космос технологийн коллеж бий болгох асуудал ярьж байна. Японы засгийн газартай энэ асуудал яриад мэрэгжлийн одоо инженерүүдийг бэлдэх тухай асуудал ярьж байна. Энэ бол технологийн коллеж гэсэн үг.
дунд сургууль төгссөн 15 настай хүүхдийг аваад ахлах сургуулийн 3 жилд нь инженерийн суурийг сайн тавьж өгөөд тэнд нөгөө дараагийн дээд сургуулийн институтын шалгалт энэ төр гэж санаа зовох сатаарах юм байхгүйгээр яваад дараагийн 2 жилд бүр мэрэгжлийн юм нөгөөд яг гараараа юм хийдэг. Дэд бакалаврын зэрэгтэй юм хүмүүсийг бэлддэг ийм брэнд боловсролын систем байгаа юм. Яг баруун бүсээс нэг зарим нэг статистик дурдах юм бол ер нь баруун бүсэд дунджаар жилдээ нэг сүүлийн 10 хэдэн жилийн динамикийг аваад үзэхээр нэг 5-8 мянган хүүхэд тийм ээ одоо ерөнхий боловсролын сургууль төгсөд байгаа. А гэтэл тэдний ерөнхийдөө нэг 2-3 мянган л тийм ээ одоо тухайн бүс нутагта сурж ийн гэж үзэх юм бол нэг 40 хүрэхгүй хувь нь тийм ээ одоо тухайн одоо аймгийнхаа ч юм уу тийм ээ одоо ихтэй сургуулиар дамжин боловсрол эзэмшиж байгаа гэдэг нэг юм практик байгаа. За тэгэнгүүт нөгөө төв рүү шилжиж орсон нөхдүүд маань одоо боловсролоор дамжаад шилжин суурьшигч болж тийм ээ өөрөөр хэлбэл орон нутагтаа хувь нэмрээ оруулах байх юм хандлага бол бас ажиглагдаад байгаа. Өнөөгийн одоо энэ залуу одоо 10 жилийн дараах ажлын байртай болъё тийм ээ нөгөө нэгдүгээр ангид орж байгаа 20 жилийн дараа ажлын байртай болъё. Тэр ажлын байр нь бэлтгэж байгаа мó гэдэг асуудал байгаа байхгүй. Баруун бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа Мөсийн тийм ээ Завхан, Ховд аймаг дахь салбар сургуулиуд, Говьалта аймгийн анагаахын сургууль гэдэг энэ сургуулиудын одоо хөтөлбөр багшлах болсон хүчин, хүний нөөц тийм ээ сургалтын орчин энэ тал дээр нь бас нөгөө сайжруулах одоо мэдээ судалгааны сурлын сайжруулах тий. За үүнийхээ үндсэн дээр одоо яг боловсролын үйлчлэгээг нэг тийм ээ татах хүчин зүйл болгож одоо өөрчлөх боломж байгаа бол бас нэг юм харагдаж байгаа. За тэгэхээр боловсролын үйлчлэгийг сайжруулна гэдэг зүйлийг бид нар бас нөгөө талдаа боловсралтай хүмүүс маань хаана очих вэ гэхээр мэдээж ажил хөдөлмөр хийн тийм ээ баялаг бүтээхэд оролцсон. За тэр утгаараа бүсийн маань хөгжлийн тэргүүлэх чиглэл юу байна гэдэг дээр тулгуурлаж энэ боловсролын бодлогыг бас эрэлттэй мэрэгчлүүд маань юу явах вэ гэдэг энэ чиглэл рүү хандаж бас авч үзүүл зүйтэй юм шиг харагдаад байгаа. Мөн одоо гадаад дотоодод сургууль төгссөн одоо мэрэгжлийн ажилтнуудыг энэ бүс нутагт хэрхэн тогтвортой ажилуулах уу гэдэг дээр ерөөсөө л татварын таатай орчин маш чухал байна. За баруун бүс нутгийн хувьд нэг том давуу тал нь Монгол Улсын их сургуулийн баруун бүсийн сургууль нь бол одоо баруун таван аймгийнхаа Ховд аймагт байршдаг байгаа. За энэ хүн одоо Мөсийн баруун бүсийн сургуулийг цаашдаа кампус болгоо өргөжүүлэх нь засгийн газрын мөрийн хөтөлбөр туссан байгаа. За мөн энэ зүйтэй мэрэгжлийн боловсрол олгох энэ таван аймагт байгаа байгууллагуудыг одоо чадварыг сайжруулах гэх мэтлэн зүйлсүүд бол яг одоо хүний нөөцөө бэлтгэж энэхүү уулуурхаан бус салбаруудын экспортыг нэмэгдүүлэх үйлдвэржүүлэлтийг хийхэд одоо маш чухал суурь болж байгаа. Эрүүл мэнд бүсийн уншилгаа эмчилгээний төвийн төрөлдсөн нарийн мэрэгжлийн тусламж үйлчилгээг өргөжүүлж, бүсийн хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаантай уялдуулан, зүрх судасны тусламж үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлж, эмнэлгийн хэрэгслийг бүсийн хэмжээнд тогтвортой хүргэх эм хангамжийн нөөцийн агуулгыг тухайн бүс нутагт байгуулна. Одоо эрүүл мэндийн байгууллагуудын иргэдэд үзүүлэх үйлчилгээ гэж байдаг. Одоо багийн эмнэлэг, сумын эмнэлэг, өрхийн эмнэлэг, аймгийн эмнэлэг, бүсийн онцлогоо эмчилгээ, тэгээд одоо хавдар суудал, халдвар суудал, тэгээд энэ улсын 1-2 дугаар зэрэглэлийн эмнэлэг гэж шатлалаа тийм. За энэ үйлчилгээнүүдэд орон зайн байршлын үед хаана вэ гэдэг аваад үзэхлээр яг хүмүүсийн иргэдэд эрэлт хэрэгцээтэй байгаа. Тэгээд энэ нас баралтын тэргүүлэх одоо 5 шалтгаанаар эмчилж байгаа. Яг онцлоод эмчилгээд, хагалгаа хийгээд ингэж байгаа одоо эрүүл мэндийн үйлчилгээ Улаанбаатар. Бүсүүдэр байхгүй. Эн чинь өөрөө бас нэг үйлчилгээний том татвар хөгжүүлж байна. Том татвар. 1000 км-ийн цаанаас 2000 км-ийн цаанаас Имранд орох гэж, онцлогоо хийх гэж, аппаратанд орох гэж Улаанбаатар ирж байна. Эн чинь болохгүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Энэ нийгмийн хувьд, үйлчилгээний хувьд бид нар энэ бүсийн онцлогоо эмчилгээг баруун бүс, хангаан бүс, зүүн бүсүүд дээрээ одоо байгаа бүсийн онцлогоо эмчилгээний төвүүдийн үзүүлэх үйлчилгээ бид төрөлжүүлж өндөрсөх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ зөвхөн барилгын нөхцөл байгаа болохоос тоног төхөөрөмжийн дутагдaltaа, мэрэгжлэлтнүүд дутагдaltaа, нөгөө талаар одоо эмнэлгийн хэрэгсэл дутагдaltaа ийм асуудал байж байгаа. Тэгэхээр энийг шийдэхэд бол одоо баруун бүс техникэлжиндээ Ховд аймгийг төшөглсөн зүрх судасны төв, онцлогооны төв одоо шинээр барих, нөгөө талаар бас тархины хагалгаа, үе соёлох хагалгаанууд баруун бүс аль болох оюутгах асуудал байж байгаа. Хүн амын төвлөрлийг задлан гэдэг бол бүссэн хөгжүүлэх асуудалтай уялдуулаад тэр татаад байгаа хүчнүүдийн
бүсийн хөгжлийн өсөлтийнтэй улсын зэрэгэлдээ хоттой уйж тэн дээр нь одоо үйлчлэгийг үзүүлэх маш чухлаа гэдэг За энэ дээр та бүхэн харж байгаа бүссэн хөгжлийн бас нэг гол их үүсвэр том нөөц болоод аялал жуулчлалын одоо салбар байгаа. Манай одоо улс түүх археологийн асар их баялаг үнэт өвтөө улс орн. Үндэсний үнэт зүйлүүдээр тулгуурлаа цаашлах юм бол энэ палеонтологийн ховор олборуудаа ашиглаж аялал жуулчлалын салбаруудаа хөгжүүлэх одоо бүсийнхээ хөгжилтөө уялдуур тодорхойлж байгаа. Түүнээс ус бүс бүхэн аялал жуулчлал байна гэд бүс бүхэн үйлдвэрлэл үйлчилгээ байна. Эсвэл үйлдвэр технологийн одоо чиглэлээр бүгдээрээ одоо нэг төрлөөр өсөлтнөх юм бол нэг нэгээр хатаж унгаах юм эрсдэлтэй учраас энэ одоо ангилж ялгаж хэрэгжүүлэх асуудлууд дээр анхаарч байгаа. Аялал жуулчлал, байгаль, соёл. Алтай хангаан руу увс нуурын хайсав их нууруудын экосистемд түшгэлсэн байгалийн адал явдалт тусгай сонирхлын хэл орчмын болон хэл дамнсан аялал жуулчлалыг төр хувийн хөвшлийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэв. This country is beautiful. We have the beautiful west, including the Har Nur and all the Hovd and Bainulgi. You have Uvznur, Hargasnur, all the beautiful lakes and the golds. You have the beautiful mountains, the Altai Tawan Bog. Such a rich country with beautiful nature. Bagal, Gakam Shikte Bagal. We are not able to leverage that capacity of tourism adequately enough. And I give you an example. A small island in the south of South Korea, it's called Jeju. They have international flights landing almost every 5 minutes in a small airport. Highly efficient. They have a tourism university in that small little island. And the way that their tourism works is clockwork. Recently, I went and saw how Thailand is promoting its tourism in Phuket Islands and other islands put together. You'll see, or you look at Geneva in Switzerland. These are good lessons to learn from how we can really develop our basic infrastructure, our facilities, our equipment, our most importantly, the customer service mindset. How do we become a world-class promoter and capacity builder for world-class tourism? These are opportunities that are there. Монгол улсад ирж байгаа одоо жуулчдын 20-с илүү хувь нь зөвхөн Баян-Улгийн аймагт очихыг зорддог. За дотоодын жуулчин бол өнгөрсөн ковидоос хойш бол үндсэндээ 30 мянгаас доошгүй дотоодын аялал жуулчлагчид бол байнга очиж байгаа. За эдгээрийн хүрээнд мэдээж хэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бол төрийн зүгээс шийдвэрлэж өгөх ёстой зүйл нь бол дэд үтсийн асуудал. За одоо манай Баян-Улгийн аймгийн аялал жуулчлалын бүс нутаг буюу Алтай Таван богд, Хурган нуур, Хотон нуурын чиглэлд цахилгаан хангамжийн асуудал 100% шийдэгдсэн. За гүүрний асуудал гол нуур зөөрөн дээр тавьсан гүүрний асуудал 100% шийдэгдсэн. За баруун бүсийн өндөр уулын бүсийн нөгөө эрс өндрийн нүүдэл гэдэг энэ маш ховорхон өнөөдөр нүүдлийн соёлын эслийг гайхамшиг болсон энэ сайхан соёлын бүтээл байхаас гадна энэ бүс бол тэр чигээр одоо энэ далай анх цалгиж байхаас эхлээд ил гарсан тэр геологийн өрмөц тогтцтой хад чулуунуудаас эхлээд тэнд бол бас геологийн музей ч юм уу байгуулах тийм боломжтой. Тэгээд орчин цагийн биех тус соёлын хувьд аваад үзэхэд бол одоо баруун Монгол ойрдуудын нөгөө алдартай туйл хайл хамид уламжлал манай Алтай өрийн алхачуудын за тэгээд тэрнээс гадна бол одоо бие биелгээ гэдэг Монгол үндэсний бүжгийн цорын ганц гайхамшигт өв болоод энэ нутагт байж ирчихээ. Тэгээд нутгийн угсаатны бүлгийн онцлогоор одоо 6 янзын хамгийн наацхан 6 янзын бие биелгээний соёл энд байж ирчихээ. Иймэрхүү маягаар бол баруун бүсийнхний одоо өв соёлын уламжлал энд бол онцлогтой байх. Тэгэхээр энэ гадаадын ямар хэмжээний байгалийн болон одоо угсаатны өөрийнх нь өрмөц соёлтой уялдсан аялал жуулчлал авах боломж байгааг харуулж байгаа. Дотоодын аялал жуулчлал мөн төдий хэмжээгээр бас байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол аялал жуулчлалын онцгой бүс гэдгийг бол заавал ярих ёстой. Харин баруун бүсэнд тогтвол үйлчилгээний салбар бол ер нь бас харьцангуй гайгүй сайн хөгжиж байна. За тэгэхээр өөрөөр хэлбэл үйлчилгээний салбар энэ зочид буудлын үйлчилгээ, за тээвэр логистикийн үйлчилгээнүүд, за бусад одоо аялал жуулчлалд дагсан үйлчилгээнүүд яаж хөгжих ёстой вэ гэдэг дээр энэ 5 аймгийн удирдлагууд, за энэ хувийн хвшлийнхэн бүгд яриад төлөвлөлтүүдийг хийгээд ингээд явбал за үйлчилгээний салбар бол баруун бүсдүүдээр бол маш хурдтай хөгжих
ийм боломж болцоо нөөц байгаа гэж бодож байгаа. Ерөөсөө энэ бүсийн хөгжлийн бодлого гэдэг бол зүгээр нэг тийм хийсвэр бодлого, хоосон онол бишээ гэдгийг бид бүх шатанд ойлгох ёстой. 20 гаруй жил цаасан дээр, ширээн дээр, шүүгэнд тархагдсан байсан бүсийн хөгжлийн бодлогыг энэ засгийн газар ажил хэрэг болгох томоохон зорилтуудыг дэвшүүлж, улсын их хурл засгийн газрын тогтоол шийдвэрүүд гарч тэгээд тэр хэрээрээ аймаг орон нутагт төвлөрсөн олон хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлж байна. Аймагуудын бүсүүдийг төрөлжүүлж, хөгжүүлэх эдийн засгийн үжил баримтлалыг боловсруулж байна. Тодорхой тооцоо судалгаануудыг хийж байна. Ер нь бүс нутгийн хөгжил гэдэг бол эцсийн явж байгаа хүний хөгжлөө, өрхийн хөгжлөө, өрхийн сайн сайхан аж байдлаа. Нутаг дэвсгэрийн хаана амьдарч байгаа гэдгээс үл хамааран яг адилхан хөгжлийн боломж нөхцүүдийг одоо идэлэх тийм ээ, эрхээ идэлэх, за нөгөө шаардлагатай үйлчлэгэндээ амархан хүрэх тийм ээ, за магадгүй бизнес эрхлээд зах зээл нь ойрхон орлого болоод амжиргаагаа дэвшлүүлээд амьдралын чанар нь илүү одоо боломжийн түвшинд хүрэх гэдэг ийм зүйлийг ярьж байгаа. За тэгэхээр бүсчсэн хөгжил гэдэг маань энэ бүхэнд хүрэхэд төтөлж байгаа нэг арга хэлбэр гэж бас харж байна. Бүс нутаг төлөвлөлт бол үндсэндээ бол орон зайн төлөвлөлтийн агуулгатай, эдийн засгийн чиг баримжаатай, байгаль нутаг дэвсгэрийн онцлог ашиглалтыг зөв тусгасан бодлогын болон төлөвлөлтийн хамгийн чухал баримтчгүүдийн нэг байгаа юм. Улс орныхоо байгаа нөөцийг байгаа газар дээр нь үржимжтэй ашиглаж, улс орныхоо эдийн засгийн өсөлтийг төргөтгөх, хүн ардынхаа одоо аж байдлыг дэвшүүлэх ийм том шаардлага бол одоо тавигдчихж байгаа. 21 аймгаар 3 удаагийн хилцүүлэг зохион байгууллаа. За мөн одоо бүсчилсэн хилцүүлгийг үндэсний төвшөнд олон шат дараалтайгаар зохион байгуулж давхарцсан тоогоор 3000 орчим санал гарсныг одоо бид нар энэ бүсчилсэн хөгжлийн үзэл баримталтаа тусгасан. Олон улсад гео эдийн засгийн бодлого нэлээдгүй эрчимтэй явж байна. Тийм учраас Монгол улс зөвхөн дотооддоо зориулж биш, гадаад зах зээлтэй хамгийн дөтөөр, хамгийн оновчтойгоор яаж холбогдох вэ гэдэг энэ асуудлыг авч үзсэн. Өөрөөр хэлбэл гео эдийн засгийн стратегийг энэ удаагийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримталд ус суурь болгож авч үзсэн байгаа. Тэгэхээр энэ бүс бүсийн онцлог гэдэг бол өөрөө тухайн бүс аймаг орон нутаг хөгжих хамгийн том давуу тал нь, хамгийн том нөөц боломж нь. Ингээд эдийн засгийн чадвартай амьдралын таатай орчныг бүрдүүлэх гол бодлогоо бүгдээрээ хамтарч хэрэгжүүлэх боломж нөхцөл өдөр их туссан бодтойгоор бүрдэж байна гэж үзэж байна. Өсчилсэн хөгжлийн эрхэм зорилго, үндэсний соёлоо дээдэлсэн, байгалийн унган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хойч үедээ өвлөвсөн эдийн засгийн төрөлжилт, дагналт, хоршилт бүхий ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдсэн хүн амын нутагшилт, суурьшлийн тогтвортой тогтолцоотой, өрсөлдөх чадвартай бүсүүдийг харьцангуй тэнцвэртэйгээр хөгжүүлнэ.